9. Жамуухын завсардуулга. Хэвангийн их хүү ялгуу алтан улсаас шинэхэн гүнгийн цол хүртлээ. Энэ шинэ гүн ялгуугийн зан санаа омгорхог дэрэггүй. Тэр Тэмүүжний Мэргэд аймгийг хураамжилсныг сонсож атгаг сэтгэл төрөөд харьяат зэрэг авч Мэргэдийн зүүн гарын эзэн Тодоны аймгийг булан дэрэмдэв. Үүнд магнагт нэгэн тэгүр зүүн гараа өмгөөлөн нэгэн тэгэр Тэмүүжинд учраа мэдүүлэн илгээлээ. Тэр үед Тэмүүжнийхээс Моглай, Чулуун, Борч буурал дөрвөлийг аль алинаас урд дагсан ба бас цэргийн гавья зүтгэл хийгээд баатар хүч цөм мянган жинг өргөх чадaltaй буй. Энэ гурван зүйлээр хин альнаас дөвийн гарчээ гэж их хуримлан шигнэв. Бас дөрвөн өнцөгт дөрвөн их хүрээ байгуулж дөрвөн түмнийг дайжлах хөх улаан шар хар дөрвөн өнгийг туг босгуулж Моглай, Чулуун, Борч буурлыг дөрвөн хөлөг баатар хэмээн өргөмжлөв. Төдий Тэмүүжин шинэ гүн ялгуугийн Мэргэдийг довтлсныг сонсож дөрвөн хөлөгтөөгөө зөвлөн хэлцэхэд олны дотроос нэгэн хүн Хэванг дийлбэл зохино гэж гэгэлцэн гарч ирэв. Тэмүүжин үзвэл тэр хүн хөл урт, нуруухор, царай шарвтар, сагал хөх, авир зан асар догшин, алс цаана ад биш залхаана хоёр нүдний харцанд илэрчээ. Чонын харалт үнэгний шогшоо сая дагаж ирмэгц Тэмүүжнийг хаан өргөсгөө гэсэн горлуудын одон чирийн хүү Жамуухч. Тэмүүжин түүнээс Хэванг дийлж болох шалтгааныг асуусан Жамууха. Хэван урд Юсүхэ баатартай ханилж явсан нь түүний авг жүрийн самууныг тогтнуулж өгсөний аж үйлээ. Хойно чиний тайчуудад дарлагдан татарт түүвэгдэн зовж зүдэж явах үед түүний тус болсныг огцсонсонгүй. Тэр жил Жүсэн хадныг буулгасан хурим дээрээд бор булган даххыг өмсгөж булд бүхнийг дээр сув. Түүнээс хожим чиний дайсанд давсны төдий дарамт болсон явдал үгүй байтал түүний дүү Илхүү харыг Сиан улсаас авчирч газар нутаг өгч улс иргэнийг нь хурааж өгөв. Гэтэл тэр хумсын төдий тус болсон газар үгүй. Одоо Мэргэдийг манайх дагуулсны тодорхой мэдж байгаа мөртөө булан дээрэмсэн нь шууд манийг довтлсон хэрэг үлээ. Энэ зэргийн зовлонд үл туслан жаргаланд хамтдагч ачийг үлснэн өшөөгөр хариулагч хүнийг дайлахгүй бол хэнийг дайлах вэ гэлээ. Тэмүүжин бидний дагсан нь Мэргэдийн баруун гар үз. Мэргэдийн зүүн гар биш. Дэлхий дахин гихч нэгэн хүний дэлхий дахин бус. Дэлхий дахин хүмүүний дэлхий дахин билээ. Мэргэд булан дээрэмцнийг бид хэрхэн муу гэж буруу шааж болох билээ. Жиж дорой найр журмаар дагуулбал навж цэцэг мэдс дагаж дэлгэрнэ. Цэрэг дайнаар дагуулбал цус ус мэт эгнэгт хоёр өнгөлгүүлээ. Жамуух бас марган хэлээд Тэмүүжинд донгодуулан түүний хэлэн дөрхийг үзээд авралт эзэн уур үл төрнө. Ашид хол алхуур хүлээвэл мэднэ. Уулыг хашиж бууй би, адууч малчна хамруулъя би. Голыг хашиж бууй би, гойн бие тижээ би. Гэсэндэ Тэмүүжин ууртай байсан тул олон үг хэрэггүй. Учирсоор ухамжлан явах түн гэлээ. Тэмүүжин орд цагаан гэртээ залран бууж өжин ихтэй эдгээр учрыг мэдүүлэхэд бүртгэлжин Жүсэн хатан сонсоод Тэмүүжинд Жамуухын тэр үг эзэн чамд өөдөж уран хаагцаг үг болно. Удаандаа байж эзэн чи үзэгтэн удлуугүй дайсан болж ирэхгүй гэсэн Тэмүүжин. Би мөн тэгж сэжиглэвч ялгүйг яллаж буруугүйг буруутгах нь эрг хүний явдал бас гэлээ. Жамуух сая ирмэгц Тэмүүжнийг хаан өргөсгөө гэсэндэ Тэмүүжин нэг удаа хуурсаж буруушаав. Тэр үед даруй
баяргүй болсон билээ. Одоо бас онц дөрвөн хөлгөө хүндэтгэн үзээд түүний үгийг үл авахыг мэдж ичгүр хувилан хорсол болж аймагтай буцснаас урвахыг бэлтгэж хагасар болсон үгүй болда аймаг авч бус тийш оргож явлаа. Одоо хэлэх нь энэ 2 жил хэрээд бас их л олзолсонд Хэвангийн аймаг ихтэж хүү ялгуугийн санаа бас өсөөд ёс бусаар ажлан баг аваг илхүү хартай эвдрэлцэн. Түүнийг алах гэсэн дэлхүү хара хэлэгнэн урвлаа. Тэр 8 улсын даян хаан болоон доор шурган орж зовлонгоо тойчин өглөн гуйсанд даян хаан тэр үед хараахан сүргүчээ бадруулан хойд газрыг нэлинхий эзэлсгүй гэхээс сэтгэл буйтул даруй улс хотлороо цэрэг авч Хрэдийн зүг алан ирэв. Хэвэн эцэг хүү хоёул угтан байлдаад 8-ны их Юан Шуа, Жуи Суйва, Эуда ихэл дарагдан хагас хуйгч үлдсэн. Эцэг хүү хоёулаа салалцсан буруулав. Даян хаан болоо хэрээд улсыг булан авч элхүү хард эзлүүлэн жилийн авах албыг тогтоож цэрэг буцав. Хэвэн буруулж гараад замд хүнс тасран үлбрөхтөө тэмээний бүхийг завчиж цусыг чанаж идэн эмс хүүхэд нь хон ямааны сүг сааж уусаар мөнхүү бэд улсад үрч Тэмүүжний дэргэд ирлээ. Тэмүүжин түүний мууг огт дурдахгүй. Бас улс албад дуумал өгч алуу дуулын өөрт дүү хавд хасартай хамт нөдөглүүлжээ. Шинэ гүн ялгуу дутааж хятан улсаас зэрэг ухаар очив. Жиж хэлхэн горлуудын жамууха бэд улсаас орхон гарч эдмал ихэл зарцлан олон аймгийг илсэн цуглуулв. Хадхан, сэлжүүд, агрик, тайчууд, ойрд, орлуусун, орлууд, салжидаа самуурхан 9 аймгийн цуглаан дээр ойрдын ходаан бихий. Орлуусууны чандган цагаан хуйуул тэргүүлэн зөвдөж. Өргөмөрн, хэм мөрөн хоёрын завсар дах агуу суугтай гих газар жамуухыг их хаан болгон өргөж даруй цэрэг гаргаж бэд улсыг дээрэмдэв. Тэмүүжин 3 түмэн цэрэг шалган авч Хэванг мөн цэрэгээ авч тусалж эргэтүнгэв. Тэр үед ялгуу хятан улсаас 5,000 цэрэг эзэлт ирсэн тул Тэмүүжний Хэванд өгсөн цэрэгтэй нийлүүлж нэг түн болгож нийт 4 түмэн зэрэгээр жамуухыг агуу суугтай газар хаав. Жамуух угтаж байлдвал магад ашиггүй тул олон аймгийн ноёдоо цуглуул зөвлөв. Ойрдын ходоон бихийг гарч би үзвэл Хэван гардын овр дахианы зүрхтэй бага ашигыг үзвэл их журмыг мартах хүн. Эзэн надаа нарийн өстө булга ба нэртэй мөр шаралт сайхан дурганы зүйлийг өг. Би энэ шөнө түүний хүрээнд очиж тус ба хорыг ялган хэлж түүний зэргийг буцаавал дайсан лав сэжиглэж бидэнтэй байлдахгүй баг. Жамуух түүний үгийг зөвшөөрч цагаан чимийн дээл дөрөв нэртэй мөр дөрөв өнгөд торго 4 багц шижиралт 100 лан өглөө. Тэр шөнө ходон бихий Хэвангийн буудалд ирж золгон жамуухын бэлгийг бариад алгуур би тулс ба хэрээд 2 их улс болно. Хоёул нээлж бяцхан улсыг хаасан нь манай улсын мөхөн өглөө үдшийн хооронд болсныг олж мэдэв. Бусдыг байлдан авах нь өөрийн биетэд тус болохын учир болно. Манай улс мөхвөл ванд тус болох газар байна уу? Хэмээсэнд Хэван. Бэд улс бидэнтэй ах тулс болжээ. Түүний дайсан даруй миний дайсан болно. Тус болох ба үл болохыг би хамаарахгүй гэлээ. Ходон бихий бэд улс вантай сайн гэхүүл манай улс вантай мөн өшөөгүй. Манай улс мөхөн ванд ямар тус болох вэ? Юунд эрхвиш өшөөгүй улсыг мөхөөж өсөх омголох улсад хүч нэмүүлнэ. Манай улсыг мөхөөх нь ванд өчүүхэн ч тусаагүй. Хойш очичход хүрэх үгүй. Хэрвээ хойш очивол ванд манай улсаас жилбүр энэ ёсоор алба барьсва гэв. Ван хян бодож үздүгэ гэсэн нэгэн зэргийн үгэнд Хэван
сэтгэл алмайдан дуурахгүй боллоо. Ялгуу хажуугаас их дуугаараа бээд улс онц хүнийг басамжлан гიშгэл. Одоомбихийн үг маш зүйтэй гэсэндэ Хеван сэтгэл шуудран бэлгийг хүлээж аваад Одоомбихитэй тангараг нийлэн өмчлөв гэж шалтгаглан цэрэг хойш татав. Жиж өглөө Монгол Хевангийн үгнээсээ нэцэж сэмхэн цэрэг татсныг үзээд их л уурлаж нэхэж алсуугаа гэлээ. Тэмүүжин болохгүй. Түүний муу санаа явдал илрээгүй байтал нэхэж албал өршөөлгүй болно. Жиж жамуухын завсардуулсан нь үнэн болвол биднийг өвөр зураа алал тугай гэсэн санаа. Аргыг мэдэх байтал түүний аргад унавал мэрэгэн үгүй болно. Жиж бид түүнийг нэгхэд дайсан хэрвээ маний хойноос судандалж албал бидний цэрэг самуурн дагдах болно. Ингэж дээшээ самууруулах